За сайн байцгаана уу? Уркайна гэхгүй. За би болохоор Германд ирээд одоо 12 хоногийн. Гэхдээ 12 хоносын ирний бараг нэг сар маргалцсан юм шиг амар удцсан юм шиг санагдаад байна. Хүмүүс ер нь амар тэгээд яг жоохон асуугаад илээ. Ямар хөтөлбөрөөр ирсэн яасан ингээд. Тэгээ би болохоор илгээл 2100 гээд ер нь ерөнхийлөгчийн тэтгэлгээр Германд ирсэн. Тэгээд эхний семестр буюу 6 сар хэлний бэлтгэл сууж агаад дараа нь студент коллегт сураад тэгээд дараа нь их сургууль руу орохоо. Тэгэхээр ерөнхийдөө одоо бол их сургуультай ороогүй. Зөвхөн хэлний бэлтгэл гэсэн үг. Тэгээд ирсэн хотынхаа төвөөр ерөнхийдөө явж ер нь жоохон Герман улсыг сонирхож үзсэн байгаа. Тэгээд тэр бичлэгийг маань талан сойрхно. За одоо ингээд ерөнхийдөө Дрездений төв хэсгээр явж байна. Ингээд энэ музей юм байна. Тэгээд ингээд барилгууд. Энэ болохоор Франкирхе гэдэг нэг дархийн сүм тийм. Энэ ингээд дэлхийн 2 дугаар дайны үед амар бөмбөгтөлтөнд өртөөд амар нураад тэгээд ингээд шинээр барьсан. Шинээр одоо ингээд хуучин тоосгоо нь хар өнгөтэй, шинэ тоосгоо нь юм цагаан цавир өнгөтэй. Өндөр бүтэнсээ өдөр тэгээд ингээд 7 нэг бол гурван музей өнгөө байд юм байна. Тэгээд одоо нэг музей үзье. Ерөөсөө амар гоё харагдчихлаа. Барилгууд нь амар гоё. Тэгээд ингээд бүтэнсээ өдөр болохоор хүмүүс өнөөдөр амраад ингээд гадуур зугаалаад өөрсөндөө ямар цагийг зориулдаг. Энийг харж та. Энэ ингээ хаадууд нь ингээс одоо энэ ингээ Фридрихсгайд байгаа гэд энэ онд амьдэрсэн хүн юм байна. Энэ тэгээ бас ингээ хаана бүх хаадуудынхаа юу ингээ дурсан биш байгаа юм. Энэ ингээ одоо ч гэсэн нэмээд засвар хийсэн хэрэг л. Энэ бас гоё юм баригдаж байгаа юм байна уу? Гэл баригцаад байд юм байна. Засварлаа. Энэ нөгөө өмнө нь засвар хийж гэсэн шүү дээ. Гэсэн чинь энэ юу яа зам бэ? Археологийн олдуур энд байгаа гэсэнгээ тэгээд ингээд олдуурын ухаж байгаа юм байна. Түрүүжил бас юм байсан гинэ. Тэгээд одоо бол тэр олдуураа ухсаар л байгаа юм байна. Энэ ингээд Дрездений голоор уурдаг хэлбэр мөрөн. Тэр ингээд усангах ярьчих. За одоо шумны төгөргүй дээ. Энэ яа Дрездений голоор уурдаг. Ингээд Straßenbahn явж юм. Одоо харин. Энд ингээ бараг л их 50-ны гөр юм биш үү? Тийм дээ. Тэр одоо тэр нарны гөр өдрийцээ. За энэ ингээ хонхон дагуулж байна. Хадаа цаг 6 болж байна. Several days later. Yeah, hello. Бид нэр одоо Фло маркетэд ирсэн байна. Ингээ хасаа өдөр болгоо 9-3 цагийн хооронд ингээ Фло маркет болдог. Энэ нь ерөнхийдөө зүгээр амар хямдхан үнээр хүний амар хэрэгжилжсэн гэдэг амар цэвэрх юмнууд авч байна. Тэгэд би шорт авсан. Амар гоё шорт энэ барыг шинэ юм шиг. Мөрсин aastи. Тийм шорт. За тэгээ Фло маркет гэдэг юм байна. Тэг дүүрэн германчууд. Гэл янз бүрийн зардаг. Энд амар хямдхан хэрэгтэй юм авч болно. Компьютер хүртэл. Тэгээд яг энэ голынхаа иргэдээс гэдэг юм байна.
3 days later. Энэ юу болоод байна? Сайн ингээд бид нэр ингээд дээдлийн ангийнхантайгаа танилцаад суужсан байхгүй юу? Гэсэн чинь гинт борооч. Борооч. Тэгээд бид нэр ингээд бөндөө танилцсан юм болоо. Илгээлтийн юм олуулаа шүү. Алхим шүү. Бид уулзаач. Бурдаар. Бараа харта. За, ерөнхийдөө нэг юмрхүү байсан. За, тэгээ бид нар болохоор ерөнхийлөгчийн тэтгэлгээр Германд ирж байгаа 2 дахь жилийн хүүхдүүд. Тэгээд манай өмнө жилийнхэн анх удаа Германд ирсэн. Тэгээд түрүү жилийн 30 дүүхөд энэ жил дахиад бас 30 дүүхөд тэгээд ер нь бол бид нэр амар орлууллаа. Тэгээ ерөнхийдөө яг ингээ ганцаараа биш яг ингээ монголчуудтайгаа тийнейзүүдтайгаа байгаа болохоор ер нь л амар гоё байгаа. Тэгээд ерөнхийдөө амар хөөрхөн хүмүүс үзээд байгаа юм байна таа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Гэтэ дараа нь дахиад бичлэг хийж магадгүй хийхгүй ч магадгүй. Тэгээд хэрвээ дараагийн бичлэг орох юм бол дараагийн бичлэгээр уулзъя. Bye.